Мэдээ өнцөг зүгээр шүү дээ. Энэлтэй явах юм энэлтэй явах. Зүгээр. Өнцөг хамаагүй юу? Хамаагүй. Нэг одоо нэг уртгааны годомж биш үү те. Ах нөтөлдөг шүү дээ. Анх уртгааны годомж хөтлөх болол тэгээ номко дууч номко өтөр хөтлөх болохгүй юу. Тэгээ би яг нэг эмхтэйгээ хүндлээл номкогоо хоймордоо суулгаад өөрөө доорн суучихгүй юу. Тэгээ эхний дугаар ингээ явсан. Хоёр дахь дугаараа бичих болоод хүрээдсэн чинь номко маань доор суучих. Яасан номко мэдүү дээшээ суухгүй. Анхаахаа дээр миний өнцөг таарахгүй байна. Та өнцөггүй юм чинь дээрээ суучих гэсэн. Хоёулаа өнцөггүй мэн тий. Хамаагүй энэ талаар хамаагүй. Зүгээр ингээд явчихъя. За цуслан дээрээ ирсэн. За ганцлаг гээд дүү маань цуслан дээр ирлээ. Тэгээд манай цуслан дээр одоо ирэхээр нэг тоглолт болох гэж байгаа юм уу гэж. Ямар ч тоглолт Монголтой хамаагүй шүү. Зарим нэг нь бол одоо шууд тааж байгаа бах. Би нэг 14 хоногийн өмнө Аншан брендийнхаа нэг челленж эхлүүлсэн. За челленж гэхээр манайхан гахаа гадаад үстэй Монгол гоё уралдаан эхлүүлсэн. За тэр уралдаан бол амар болсон. 14 хоногийн дотор чи анзаарсан бол 3 сая гаруй хүн үзсэн байлаа шүү. Амар их үзсэн. За тэгээд 400 гаруй одоо тэр нэг зураг постлоод одоо тэгж баг бүтээл юм да энэ чинь хоолой хийгээд зураг тавиад ингэж байгаа те 400 гаруй зураг пост ирээд за тэндээс чинь шалгаруулах гэж зүгээр ёо ямар азар харин бид нар ч тавуулаа байсан. За тэгж жагаад нэг 10 бүтээл. Бүтээл гэж яриа л да. Бүтээл шүү дээ тийм. 10 бүтээл аваад шилээд. За тэр дотроос ингээд шалгаруулж байгаа 5 нүлдээ, сүүлдээ 2 нүлдээ. За гэл 2 дээр нь боохон маргаал болоод тэгж жагаад минут төрүүлсэн шүү. Чамруу ярьсан, хийзээ ярьсан чамруу. Өчтөр над руу яриад тэгээд янх хэлэхээр нь ерөөсөө итгээгөө. Тэгээд уцаар яриад тэгээд итгэсэн юм. Тийм үү. За тэгээд ингэсэн яг мэдээж за нэгд одоо оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. 400 гаруй залуучуудаа гэр бүлдээ бүгдэнд баярлалаа. Бүтээл болгоно гоё байсан шүү. Тэрийг бол заавал хэлэхтэй. За тэн дотроос бид нар шилдэг 10 шалгаруулаад тэр дотроос шигсээр манай гантлаг дүү маань яалчгүй одоо төрүүллээ. Тэгсэн би чиний юуг чаарсан чинь зураг мурганы зурагтай үг юм уу? Зураг авдаг. Одоо тийм бааха. Даанч нэг гоё фокустой байсан юм аа. Гитар тоглодог уу? Гитар зүгээр баг сагал өөрхөө юм шиг. Нэг сайн бол биш ээ. Өөдөө болж штэ тий. За тэгээд яг амлсан ёсоор ахын дүүдээ гитараа бэлгэлээ. За одоо Ibanez-ийн алдартай гитар шүү. За ингэ бэлтцсэн байгаа. Манай Аншан брендийнхэн маань амлсан ёсоор Ibanez хэмээх дэлхийн алдартай энэ гоё одоо энэ чи соол гитар гэдэг байгаа шүү дээ тий. Соол гитарыг дүүдээ маш амжилттай оролцсон болохоор нь бэлгэлээ. Энэ ахын ингээ гар ус хөмсгөө зурсан байгаа шүү зэ. Чи ингээд хуулга наавал гоо харилцаж болно шүү дээ. Хуулга наачвал арилахгүй шүү наач бас өөрийнхөө гар усыг үлдэх гэдэг байгаа юм тий. За яг үнэнгээ ил. Тэр хоолыг за чи зургийг нь бол чи авсан юм байна тий ойлгомжтой тий. Хоолыг хийсэн. Манай найз өсгөө тийм үү. Би хоолноос тусалцсан. Бодомодог нагшагаал тий. Найз өсгөө юм уу? Гэрлэг байгаа юм уу? Тий. Гото тийм гоё хоол хийж байгаа өсгөөтэй хурдан гэрлээ чи юу гээд байгаа юм. За дүү амжилттай. За баярлалаа. Тэгээд тэгсэн саяны уралдаан маань үнэхээр амжилттай болсон учраас Аншан ханада ахаад нэг санал тавьсан. Анхаахаа ер нь энэ уралдаанаа өргөжлүүлье. Үнэхээр гоё юм байна. Энд чинь бас их тийм сонирхолтой ч юм байна. Тэгээ сая бид нар нөгөө эдний маркетингийн албаныхантай нийлээ тавуулаа нийлээл ингээл тэрийг чинь сонирхол шалгаруулах гэж зүгээр бөө юм болж байгаа юм чинь. Тэгээд тэн дээрээс одоо маркетингийн албанаас гарч байгаа санаа шүү дээ. Анхаахаа ахаад энэ юуг өргөжлүүлье. Тэгээ хөрвүүлэхдээ дараагийн гоё бэлгэн гитар биш алдарт Yamaha брендийн төгөлдөр. Яа. Сая би нөгөө Yamaha-гийн надад сая авчиж өглөө. Ямар үнэтэй гэсэн чинь 3 сая 400. 3 сая 400 аа. Энд ч одоо сая гаруй төгрөгийн үнэтэй шүү. Чи одоо 3 сая. Одоо тэгвэл айгуул эн чинь ингээд цаашаа үргэлжлэхээр байгаа дараагийнх нь айгуул манай хүүгийн бөмбөр болох хэдэ. Болох хэдэ. Бүтэн хамтлагийн юм хөгжим болох хэдэ тий. Тэгвэл гоё шүү дээ тий. За яг мэдээж энэ төгөлдөр өөрийг танилцуулахаас өмнө уламж ёсороо за манай Аншан бодоо чинь 5 кг, 3 кг, 1 кг гэж янз янз байдаг. Би ч одоо заавал задлах ёстой. Энэ яагаад би задалдаггүй гэхээр мэдээ тэр бичлэг дээр нь ч харсан баг тий. Манай Аншан бодоо одоо юм гоё ширхгийг харуулна, бүтэн байна уу гэдгийг нь харуулна. Гоё юм давхар савлгаатай. Энд чинь тэгээ ах нь өөрөө нөгөө тэнцэн 2 чудаа очисон болохоор нөгөө ямар хөрсөн тий. Ирүүл хөрсөн, дургасан, мургасан гэж. За чи үзүүлчих тааш. Одоо Аншан бодооны хідэн сэргэлж гисэн нэрээ. Нөгөө 2 3 жилийн болоо таны нэг юу байсан ч нэг юм комбайнтай нэг тарайн талбай дээр нь. Тий яг газар дээр нь очсон тий. Тэгээ влог айгаа урт. Тий. Тэрийг үзээ тэр чинь 2 жил ах. Тэрнээс хойш ер нь бол байн хэрэгж байгаа юу. За одоо ингэж хардаа. Манайханаа шүү дээ. За одоо би уламж ёсороо дүүгийн гар дээр тавина. Шууд ингэ рандом аваад тавьж байгаа шүү дээ. За нэг ширхэг хагарсан бодоо байхгүй гоц. Андарч гинөө. За тоолж үзүүлнэ шүү дээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Одоо айгу хурдан тоолдог болсон байна тий.
За манай урнаад өгөөрэй. Урнаад амар нэр битээ болсон. Манай урнаад өгчөөрэй заа. Би бол энийг олж өгчнөө. Манай урнаад өгвөл мундаг хоол хийдэг бүсгүй шүү. Ер нь бол За баярлалаа. ирчүүдийн хамгийн чухал юм юу гэж заах мэдээж хайр дурлал тэрэ байдаг те. Нас жоох явсан хүний үнд хэлж байгаа шүү. Ер нь хоол шүү дээ. За. Гоё хоол хийдэг ихнэр бол тэгэл манай ихнэр бол бүр тасархаа. Тэгэл тэрэнд нь татагдсан шүү дээ. За яг өнөөдөр миний бичлэг тавигдсанаас эхлээд дараагийнхаа челленж биш шүү манайхаа уралдаан шүү. Уралдаанаа зарлая. Тэгээд сая манайхан ганхуу хаа 15 6-нд одоо 14 хоногийн дараа ч юм уу шалгуулж өгсөн чинь би нэг гадагшаа явж таараад байгаа байхгүй юу. Ах нөгөө жил удаа явж далаа багшд очиж мөрөгдөө. Тэгээд одоо энэ 10 сарын гэр яваад 22-нд ирж байгаа. Тэгэхээр за эренгуутаа шалгаруулъя. Эренгуутаа та бүхэн идэвхтэй оролцоорой. Уралдааны дүрэн бол яг санийхтайгаа адилхан. Та бүхэн манай аншаан будааг авна. Тэгээ одоо энэ зурнууд чинь зөндөө байж байгаа шүү дээ. Хараараа тэгээ манай одоо дүүгийнхаа шалгасан зургийг бол мэдээж тавьчихна. Тэгэхээр ямар бүтээл яагаад шалгаж вэ гэдгийг тэндээс бас гоё идея аваад яаж оролцохуугаа бүгдээрээ сайхан бодоод тэгээд идэвхтэй оролцоорой. Тэгээд яг одоо 22-нд дараагийнхаа ялагчдаар гардуулъя. За тэгээд одоо намайг сорих юм аа. Би ч одоо соол гитарчин биш намайг ганхуухаа гитараар тоглоод үзүүлчих л та гэдээсэн. Би бол төгөлдөр уурч биш шүү хөөе манай. Төгөлдөр уурч бол биш. When I find myself in times of trouble, Mother Mary comes to me, the speaking words of wisdom, let it be. Яа. Төгөлдөр урдч ингэж гэдэг. Чамба яагаад гэдэг лээ? Гэтэ энэ манай чамбатай адилхан нэг явдаг төгөлдөр урд биш шүү. Заавал манай дээр ирж чамбатай адилхан явдаг төгөлдөр. Тэрийг үзсэн биз дээ. Би чамбатай уулзахгүй. Дараа жилийн наадмаараа над моторын солиод улам хурдан яваараа гэсэн чинь саяны ч айгүй хурдан явсан шүү дээ. Тэгээд чи боохгүй. За ингээд дараа сарын 22-нд ахаад манай зүслэн дээр энэ гайхамшигтай төгөлдөр хуурын энэ 3 сая 400-ийн төгөлдөр хуурын эзэнтэй бүгдээрээ зүслэн дээрээ уулзцгаая. За түр амжилт. За баярлалаа. Чи нэг юм амлцгацгаа урнаатаа сууна гээд.